Hi guys, энэ удаа Таиланд улсын нийслэл хот Бангкок хотод байрлах олон паркууд болон амьтны үргэлжлэнгийн талаар алийг нь сонгож очиж үзвэл ер нь илүү тохиромжтой гой сонголт болох вэ гэдэг талаас нь мэдээлэл өгөхөд бол бэлэн болсон байна. За тэгээд эхний газар болох Sea Life Bangkok Ocean World гэдэг газар байна. За тухайн газар маань бол одоо далайн амьтдаар дүүрэн маш сонирхолтой надад амьтд бол байдаг. Авраг цагас, датамар, пингвин, наймэлж гэх зэрэг бол маш сонирхолтой тийм амьтдууд байгаа. За тэгээд тухайн газрын бусад газраас юугаараа онцлог одоо өөр байдаг гэхээр энэ маань бол өмнөд Азид одоо байгаа энэ төрлийн одоо паркуудаас хамгийн ер нь бол том парк нь байгаа. За тэгээд үүнээс гадна одоо хүүхдэд мэдлэг болох зүйлсээр дамжуулан одоо маш олон тийм анимашн хүүхдийн кинонуудаар дамжуулаад одоо энэ усан доторх амьдралын талаар мэдлэг өгөх зорилттой тийм хүүхдийн кинонуудыг бас дотроо гаргаж идэг байгаа. Тэр нь бол мэдээж маш сонирхолтой. За үнийн хувьд бол том үнийн хувьд бол $30.79 цент. За хүүхдийн хувьд бол $25.14 центийн үнэтэй өнөөдрийн байдлаар бол Trip.com дээр бол зарагдаж байна. За гэхдээ хүүхэд бол 2 наснаас 11 насны хооронд гэж үзэж байгаа. 11 наснаас дээш болчих юм бол том үнийн тикетэр бол дотгошоо нэвтэрч орох нэ. Дараагийн парк бол Safari Park гэж бод байдаг. За Safari Park нь бол ер нь л энгийн яг улс олгонд байдаг амьтны үргэлжлэнтэй бол яг адилхан. За юугаараа өөр юм бэ гэх юм бол баг зэрэг одоо амьтдыг бол ойроос харах боломж бол байдаг. За үүн дээр нэмэх нь бас одоо пингвиний одоо тоглолт шоу болдог. Тэгээд энэ хоёрын типтэг бол заавал цогт нь авдаг. Тусад нь авахар бол үүдэн дээрээс нь авч болдог байж магадгүй. Яг Trip.com дээрээс хэрвээ та төрүүлээд урьдчилан захиалах юм бол ер нь хоёулын зүг авахаас өөр арга бол байхгүй. За тэгээд Safari Park болон одоо Delphine шоу буюу Marine Park хоёр маань нийлээд $29.7 центийн үнэтэй бол зарагдаж байгаа. Энэ бол том үнийх нь. За хүүхэд болох юм бол $21.97 центийн үнэтэй бол зарагдаж байна. За та тухайн тикетэн дээр нэмэгдээд үдийн хоол, оройн хоол, за үүнээс гадна нөгөө Safari Park-аас одоо нөгөө шоу үзэх жоохон зайтай байдаг хөлөөрөө алхаж явхад бол тэгэхээр энэ хоёрын хооронд бол явдаг машин байдаг. Тэр машины бас тикетийг энэ залуу тикетэнд нийлүүлээд авчих боломжтой байдаг. Нийлүүлж авах юм бол арай хямдхан байдаг гэсэн үг. Тэрнээс шалтгаалаад үнэ нь бол дээш доош өөрчлөгдөв. Ямар ч асуудалгүй зөвхөн тикет аваад орчих юм бол $29.7 центээр бол өнөөдрийн байдлаар бол Trip.com дээр бол зарагдаж байна. Дараагийн санал болгох газар бол өмнөх хоёр санал болгосон газараас илүүтэйгээр би одоо энэ газрыг бол илүү санал болгож байна. За энэ газар маань бол бүхэл өдрийн турш заантай цагийг өнгөрөх ийм одоо аялалтай байгаа. За зааны тугалыг усанд оруулна, заан унана, том заантай зураг авахулна, жижигхэн тугалтай ч гэсэн зураг авахулж болно. За үргэлжлэх хугацааны хувьд 3 цагаас 5 цагийн хооронд зарцуулна. Та 3-5 цаг бол зарцуулна тухайн аялалд бол. За үнийн хувьд өмнөх хоёртой харьцуулбал харьцангуй бол үнэтэй байгаа. Учир нь энэ маань бол Таиланд улс бол заанаараа маш алдартай. Таиланд одоо улсаар аялж байгаа үед заантаа зураг авахгүйгээр ирэх нь бол бараг л Таиланд улсыг үзээгүй одоо зүйрлэж болохоор тийм зүйл байгаа. За үнийн хувьд бол өнөөдрийн байдлаар Trip.com дээр хамгийн хямдхан байдлаар бол $50.97 центийн үнэтэй бол зарагдаж байгаа юм байна. За энэ маань бол үдээс хойш өглөө гэдэг тэр цагийн үеэсээ шалтгаалаад бол өөрчлөгддөг. За хэвшлэн бол $50-аас $60 хооронд бол хэлбэлцээд бол байж идэг. За өмнөх хоёр өөрчлөлтийг бол та амьтны үргэлжлэн ч юм уу эсвэл далаа доторх амьдардаг амьтдыг бас байдаг тийм паркийг бол бусад улсаас бол очиод одоо үзчихэж бол болно. Энэ яг заантай аяллыг бол бараг зөвхөн Таиланд явж үзэх боломжтой учраас өмнөх хоёр газараас илүүтэйгээр бол энэ үйлчлэгийг нь бол танд илүү санал болгож байна. За одоо хоёр усан парк байгаа. Тэр усан паркууд л орцгоо. За бага насны хүүхэдтэй явж явах юм бол би энэ Pororo Aqua Park-ыг бол санал болгож байна. За бидний мэдих Pororo оцон шувуу хүүхдээс сэтвчилтэн одоо барьсан үүсгэсэн тийм Pororo усан парк бол байдаг. Энэ усан паркт бол та тухайн өдрийг тэр чигээр нь өнгөрүүлэх бол боломжтой. Маш тийм олон тоглоомтой, усан дээгүүр гулгасан, бассейн дотор орсон хүүхдтэй зүгээр нь усаар тоглоход тийм маш тийм гоё газар бол байгаа. За үнийн хувьд бол бас хямдхан, том үнийн хувьд бол $$22 центээр орно. За хүүхдийн хувьд бол $5.97 буюу нэг $6 орчим төгрөг төлөөл та хүүхдтэй бол орчин цаг тэгээд бүхэл өдрийн турш бол энд усаар тоглоход боломжтой. За
бага насны хүүхэд бол мэдээж бороо дуртай л байж таарна. Тэгэхээр энэ бол нэлийн таалагдах байхаа гэж бодож байна. За нөгөө паркийн хувьд бол илүү одоо таны хүүхдүүд чинь том болцсон, та бас илүү юм экстримтэй арай нэг юм адреналин одоо эцгээр тийм экстрим юм хүсэж байгаа бол энэ усан парк бол илүү зохицно гэж бодож байна. Энэ бол Siam Amazing Park гэдэг усан парк байгаа. За тухайн усан парк маань болохоор усан паркаас гадна бас одоо манайхаар бол галзуу болгонтой яг тийм бас тоглоомтой тийм парк байгаа. Өмнөх одоо Поророо усан парк маань болохоор дан усан тийм тоглоомнуудтай л болохоос биш өөр тийм одоо галзуу болгон иргэдэг юм эсвэл дээшээ юм шиддэг мэддэг ч юм уу тийм экстрим тоглоомнууд бол байхгүй. За энэ Siam Amazing Park маань болохоор усан тоглоомч байгаа. Үүнээсээ гадна нэг паркинг тоглоомнууд байгаа гэсэн үг. За түүнээсээ шалтгаалаад үнийн хувьд бол арай үнэтэй, том үнийн хувьд бол 16 доллар 31 центийн үнэтэй бол орно. Хүүхдийн хувьд бол 15 доллар 58 центээр бол ордог бахнэ. За тэгээд энэ бол дотоодын аялагч нар болох Тай одоо Таиланд хүмүүст бол маш үнэтэй байдаг 42 доллар үнэтэй байдаг. За Таиланд биш аялагч нарт бол ингээд хямдраад 16 доллар 41 центээр өнөөдрийн байдлаар бол Trip.com дээр бол одоо харагдаж байгаа юм байна. Тэгэхээр та ямар насны хүүхэдтэй явж байгаагаас шалтгаалаад энэ хоёр паркийн аль нэгийг сонгож болно гэсэн. Хэрвээ та найз нөхөдтэйгээ явж байгаа бол би тэнд Siam Amazing Park-ыг бол санал болгон. Та бага насныхаа хэрвээ хүүхэдтэй гэр бүлээрээ явж байгаа тохиолдолд тэнд Pororo Aqua усан паркыг бол санал болгож байна. За ингээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. За тэгээд лайк болон subscribe дараарай.